Занга академи. Чадвараа хөгжүүл ирээдүгөө бүтээ. За та бүгдтэй өнөөдрийн мэндийг хүргье. Энэ удаагийн хичээлээр бид бүхэн бодлого бодчоо тийм ээ. Хариу гаргачаад за ингэ болчлоо гэдээ орхих биш. Тухайн бодлогыг ерөнхий тохиолдолд яаж өргөтгөж болох вэ? За тухайн тохиолдолд ийм бодлого руу шилжиж болох нь байна те. Хариун дээрээ бид бүхэн маш сайн анализ хийж явах нь чухал. Өөрөөр хэлбэл хариутайгаа сайн ажиллаж ийж бид бүхэн дараагийнхаа бас амжилттай сурах юм бас үг үндэс бас тавигддаг гэж хэлж болно. За тэгэхээр бид бүхэн өнөөдөр бодох бодлого маань Пифагорын теоремтой бас шууд холбоотой. За эхлээд бодлогоо бодохоос өмнө Пифагорын теоремтой холбоотой ганц нэг мэдээлэл хүргье. За бид бүхний хамгийн сайн мэдих математик, геометрийн тэр дундаа геометрт одоо суур теорем гэж нэрлэгдэх Пифагорын теорем бол манай эртний өмнөх 200 гаруй жилийн өмнөх Пифагор гэдэг грекийн алдартай эрдэмтэн Нээснийг бол бүхэн болго мэдж байгаа. За тэгшин судалгуулчныхаа тий кайтуудын квадратын хэлбэр гипнозын квадраттай тэнцвэр байдаг. Тэрнээс ч өмнө эртний Египтэд Пифагорын теоремын одоо тухайн тий жижиг тохиолдолд хэрэгжилжсэн баримтууд бас олдсон байдаг. За тухайлбал одоо ингээд олсыг яг тэнцүү ингээд 12 тэнцүү хэсэг болгоод ингээд хооронд ингээд зангидсан байна тийм ээ. Мэдээж зангилаа болгоных нь хоорондох цай жигд байхаар. За үүнийг юунд хэрэгэлдэг вэ гэхээр за жишээлбэл 3 4 5 гэдэг ингээд зангидчихж जैन тийм ээ. За тэгвэл энэ болонгаас нэгээ 4 хүн татхад за энэ дунд байгаа хүн дээр 90 градусын онцөг үүсэж байгаа. За энэ 90 градусыг жишээлбэл юунд хэрэгжилж болох вэ гэхээр газар хэмжихэд тэгээ 90 градусын хэмжээтэй юм ямарваа нэгэн хэмжигдэхүүн нэг авахад одоо байшин барихад ч байт юм уу эсвэл газар хэмжихэд эдгээр хэмжээсүүдийг бас ингэж хэрэгэлдэг байсан байх гэж байна. За тэгвэл бид бүхэн энийг арай өөр утгаар харъя. Тэгэхээр А-гийн квадрат гэдэг бол А-гаар талаа хийсэн квадратын талбайг илэрхийлж байна. За Б-гийн квадрат гэдэг бол Б-гээр талаа хийсэн квадратыг илэрхийлж байна. С-гийн квадрат гэдэг бол С-гийн талаасан квадратыг илэрхийлж байна. Тэгвэл бид бүхэн эндээс тэгвэл энэ хоёр квадратын талбайны хэлбэр нөгөө квадратын талбайтай тэнцүү гэдэл харж хад хангалттай байх нь тийм ээ. За тэгвэл дараах жижигхэн хэмжээний туршилтыг харуулж байна. За 3 4 5-тай тэгшин сургуулчны хувьд Пифагорын теоремыг харуулсан байна. За дараачихын видеог үзье. За үүнд нэг сонирхолтой туршилт хийсэн байгаа. Ижлэхэн зузаантай шилэн хоргон дотор за ингээ усаар дүүргэсэн байна. За мэдээж энэ хоёрын талбай нийлбэр маань энэ квадрат талбайтай тэнцүү гэдгийг нь харуулах хэрэгтэй тийм ээ. Пифагорын теорем маань ерөнхийдөө 100 гаруй төрлийн баталгаатай гэж үздэг. Маш их одоо юу гэм баталгаатай теоремуудын нэг. За тэгвэл тэн дээр жишээлбэл нэг баталгааг нь өчнөнд харуулж байна. За ийм тэгшинс тохируулж байна. За энэ тэгшинс тохируулж нэг 4 тэнцүү хувилж байна тийм ээ. За тэгвэл C-гийн квадратыг А квадрат дээр юм B квадраттай тэнцүүгээд харуулчихад хангалттай шүү дээ. За ингээд нөгөө түрүүний бид бүхний том C-гээр талаасан квадратын талбай маань ийм хоёр тэгшинс квадратуудын талбайны хэлбэртэй тэнцүү болоод ирлээ гэсэн үг байна. За тэгвэл хоёр хагас дугуйн талбай өгөгдснөөр том хагас дугуйн талбайг олоорой. Сая бид бүхэн квадратуудын хувьд биелээдээс одоо бүгдээрээ тэгвэл хагас дугуйн хувьд яа тийм болоо сонирхоод үзье. За энд багш нь 2 хагас дугуйн талбайг өгсөн байна. Одоо тэгвэл за энэ гипнозаар талаа хийсэн диаметрээ хийсэн хагас дугуйн талбайг олцгоё. За эхний хагас дугуйн радиус хэрэгтэй байгаа. Энэ биднэрт тэгвэл радиусаа x гэвэл за хагас дугуйн талбай олох томьёо
Мэдээж бүтэн дугуйн талбайг 2 хуваачна гэсэн үг шүү дээ, тийм ээ. Тэгэхээр 4.5 pt тэнцүү гэдгээс эндээс бид бүхэн тэгштгэлээ бодоод x тэнцүү 3 гэж гараад ирлээ. За мөн үүнийг дараагийн кайт дээр хэрэглэх юм бол y тэнцүү 4 гэж гарч ирж байна. За тэгвэл одоо эндээс яг хоо Пифагорын теорем хэрэглэж. Гипноз гэдэг маань 2z хурдтай. За тэгвэл 2z гэдэг бол кайтуудын квадратын дэлбэрээс язгуур аваад ичихлээр 10 гэж гарч ирж байна. Эндээс тэгвэл z нь 5 юм чинь. Энэ z радиустай дугуйн талбай бол 25p юм байна. 2 туваад гэсэн чинь 12.5p гарч ирж байна. Эндээс тэгвэл бид бүхэн нэг ийм юм ажиглаж болохоор байна. 4.5p дээр 8p-г нэмэхэд арай 12.5p юм биш үсттэй гэдэг ийм таамаг төвшүүлж болж байна. За тэгвэл энэ таамаг үнэн эсхийг нь бүгдээрээ баталцгаая. Өөрөөр хэлбэл бид бүхний баталгаж байгаа юм юу вэ гэхээр энэ хагас дугуй хоёр жижиг хагас дугуйн талбай маань том хагас дугуйн талбайтай тэнцүү юу гэдгийг нь тэ батлах хэрэгтэй. За тэгвэл энэ техноситийн талуудыг А, Б, З гэвэл мэдээж Пифагорын теорем бол биелж явах хэрэгтэй тийм ээ. Хоёр талыг дөрөвт тураагаад өгчий. За дөрөвт тураасныхан дараа бүлэглээд А-гийн хагасын квадрат дээр Б-гийн хагасын квадрат нэмсэн нь С-гийн хагасын квадрат гарах нь тодорхой болно. За P-гээр үржүүлээд өгч юм. Яагаад P-гээр үржүүлж ийм гэхээр ийм кайтын хагасаар радиус хийсэн дугуйн талбайг илэрхийлж байгаа гэсэн үг. За тэгвэл бид бүхний олгож байгаа зүйл юу гэхээр хоёрт туаагаад өгөх юм бол за нэг S1 талбай, S2-ийн талбай, S3-ийн талбай маань хараалцсан гарч ирж байна. За үнэхээр энэ томьёо маань үнэн юм байна гэдг нь харагдаж байна тийм ээ. За тэгвэл дараах бодлого руу бүгд анхаарал хандуулъя. А байдлынх нь урт 8 см. За энэ бол том тойргийн хувьд хөвч тийм ээ. Харин жижиг тойргийн хувьд шөргөгч байна гэдгийг анхаараарай. Яагаад шөргөгч вэ гэхээр ОМ нь А бэд перпендикуляр гэдгийг анзаарч харах юм бол. За тэгвэл бидний олох юм юу вэ гэхээр энэ цагиргийн талбайг олоорой. Жижиг тойргийн радиус нь 3 гэж өгөгдсөн. За энэ том тойргийн хувьд хөвч, жижиг тойргийн хувьд шөргөгч болоод ирэхлээр урт нь 8 см гэж өгөгдсөн байна. За тэгвэл бид бүхэн эндээс АБ талын уртыг олж болж байна. Тэ АБ талын урт бол 8 гэж өгсөн учраас бид нар дамжаад АМ-ийн уртыг олж болж байна. 4 см гэж гарч байна. За тэгвэл АМ гэдэг гурвалжин дээр Пифагорын теорем биелнэ. Яагаад гэвэл тэгшинс тохируулж учраас эндээс ОА-гийн урт бол 5 гэж гарч ирж байна. За бид нар тэгвэл цагиргийн талбай гэдэг бол том дугуйн талбайгаас жижиг дугуйн талбайг хассантай тэнцүү. Тэгэхээр 5-ын квадратаас 3-ын квадратыг хасаад дараа нь p-гээр үржүүлсэнтэй тэнцүү байдаг. Тэгвэл эндээс 16p гэж гарч ирж байна. За тэгвэл эндээс бид нар бодлого бодоод дуусчлаа гэдээ орхих биш. Ер нь таамаг төвшүүлж болж байна. 5-ын квадратаас 3-ын квадратыг хаснаа гэдэг чинь бол юу гэсэн үг вэ? Тэгэхээр энэ АМ-ийн квадрат гарч ирдэг тийм ээ. 5-ын квадратаас 3-ын квадрат хасна гэдэг чинь АМ-ийн квадрат. Тэгвэл бид нар ерөнхийдөө ингэ томьёо олчих. Ер нь цагиргийн талбай гэдэг бол энэ АБ хөвчийн яг хагасны юм шүү. Энэ хагасынхны квадрат юм шиг байна. За үнэхээр энэ үнэн юм уу гэдгийг бүгдээрээ баталж харуулъя. АБ талын урт бол А гэж үзэж байгаа. Тэгвэл эндээс АМ-ийн урт бол 2-ны А гарч ирж байна. Тэгвэл Пифагорын теорем бичих юм бол R квадратаас жижигээр квадрат маань 2-ны А-гийн квадрат гарч ирж байна. За тэгвэл P-гээр үржүүлээд өгчөж. Тэгвэл энэ бол цагиргийн талбай гэвэл. Өөрөөр хэлбэл цагиргийн талбай гэдэг бол том дугуйн талбайгаас жижиг дугуйн талбайг дотор нь жижиг дугуйн талбайг олоод хасж чинь. Тэгтэл P-г ерхий үржигдэх хаалтын нураад харсан чинь R квадратаас жижиг R квадрат гарч ирж. Тэр бол өмнө бидний олсончлон 2-ны А-гийн квадрат тэнцүү. За тэгвэл бид нар иймэрхүү баягаар бас яах нь өргөтгөж тухайн гаргасан үр дүн дээрээ тэ анализ хийж ингэж бас бодох юм бол маш үр дүнтэй шүү гэдгийг та бүхэнд харуулж хэлье. Зурагт дараах 3 тойрог хагас тойрог байна тийм ээ. CD-гийн урт нэг өгдсөн юм байна. Тэгвэл будагдсан хэсгийн талбайг олоорой гэсэн байна. За мэдээж бид бүхэн та бүхэнд энэ бодлогыг бодоход туслаад CD-гийн квадрат маань AD-г үржих нь DB-г тэнцүү шүү гэдгийг ашиглаарай гэж зөвлөх байна. За энэ удаагийн хичээл юм байна. Энэ нүрээд өндөрлөж байна. Та бүгдтэй амжилт хүсье.